Сайн байцгаана уу? Намайг Цэндэ Аюушингийн Чимэг гэдэг. 1989 онд төрсөн. Өнөөдөр миний нагц игч болох Монгол Улсын гаюуч жүжигч инх цэцэг игчийн маань 45 жилийн хүндэтгэлийн ойн тоглолтод оролцож байгаадаа маш их баяртай байна. Өнөөдөр энэхүү алтан тайзнаа миний нагц игч болох инх цэцэг Наны циркийн дасгалжуулагч багш Эрдэнэ Чимгэгч мөн сэрчмагч нартайгаа хамтран уран нууралтын үзүүлбэр үзүүлж байгаадаа маш их баяртай байна. Энэхүү гайхалтай 3 уран нуураач игч нар маань дэлхийд уран нууралтаараа түүхэн домог болсон мөн бидний үлгэр дуурайлж болсон игч нар дөрвөн үеийн дөрвөн нуураачийнхаа нэг нь болж орж байгаадаа маш их баяртай байна. За намайг Бямбагийн Сэрчмаа гэдэг. За өнөөдөр энэ тоглолтод ирээд оролцож байгаадаа одоо маш их баяртай байна. Монгол Улсын гаюуч жүжигчийн инх цэцэг игчийнхээ уран бүтээлийн 45 жилийн ойд би хувийнхаа зүгээс маш их бэлтгэл хийж, одоо маш их өөрчлөлт хийж, маш их онцгой одоо энэ байдалтай өнөөдөр оролцож байгаа. Ингээд өнөөдөр би ингээд шүтэж биширч явдаг хүмүүстэйгээ тайзан дээр ингээд гарах гэж байна. Энэ бол надад үнэхээр ингээд айгүй гайхамшигтай мөч. Би одоо намайг ингээд хизээч надад ингээд шантардаггүй. Үргэлж надад ингээд сэтгэлийн гал, уран бүтээлийн гал харилж идэг. Тэгээд миний амьдралд хизээч мартагдшгүй юм гоё мөч болж ийн л да өнөөдөр. Намайг Лодон инх цэцэг гэдэг. Өнөөдөр энэ тайзнаа 6-аас 60 насны 90 уран нураачид хуран цуглаж тоглож байгаа. Монголын уран нууралтын ноён өндөрлгүүд болсон миний багш ардын жүжигчин төрийн шагналт Цэндэ Аюуш, мөн гавьяач жүжигчин төрийн шагналт Мажигсүрэн багш, мөн ардын жүжигчин төрийн шагналт Зууны манлай Норвс Самбуу багш нарын маань үнэхээр энэ гурван гайхамшигтай хүмүүсийн маань шавнар өнөөдөр бас шавнарууд өнөөдөр энэ тайзан дээр тоглож байгаа. Тэгээ энэ дээр би бас нэг зүйлийг онцолж хэлэхэд өнөөдөр 60 нас хүртлээр нугараад бүх талаараа мэрэгжлийн төвшөнд өөрийгөө ийм гайхамшигтайгаар авч явж байгаа Эрдэнэ Чимгэгч байна. Энэ бол Чимгээгч маань бол өнөөдөр үнэхээр Монголын уран нууралтын бахархал гэж бид нар хэлж болно. Миний нэрийг Жамингийн Эрдэнэ Чимэг гэдэг. Би 1957 онд төрсөн. 8 настай байхдаа анх 1966 оны хавар улсын циркэд уран нуураач болохоор шалгуулж байсан юм аа. Ингээд үүнээс хойш би 52 жил энэ мэргэжлэр тасралтгүй ажиллаж байна. Одоо нуруу нугасны мис заслын том одоо нэртэй эмчнэр мис засалчид ирж манай уран нууралтын 5 уран нуураач нар бол судалгааг бол явуулсан. 50 жил ажилласан уран нуураачдын 12 үе шаттай тэр нууралтын яс мөчд бол ямар ч одоо гэмтэл сав байхгүй байна. Эдисийн ямар ч өөрчлөлт байхгүй. Энэ ямар гайхамшиг вэ? Эдний дасгал сургуульд бол онцгой гайхамшиг байна. Ингэж их дасгал сургуультыг өдөр тутам явуулснараа эднэр энэ нурууныхаа энэ сайн чанарыг бол хадгалж чадсан байна гэсэн судалгаа гаргаж ирсэн. 6-аас 60 насны ийм уран нуурч цугларсан тоглолт дэлхийн альж тайзан дээрээс хинч үзэж чадахгүй. Энэ театрын тайзан дээр ийм сайхан тоглолтыг үзэж байгаа үзэгч та нар бол үнэхээр азтай байна.
нэгдсэн улсын Сан Франциско хотоос өргөдөн оролцож байна. Монгол улсын гавьяа жүжигчин Додонгийн цэцгийн өвгөн шир Ямбин Сэрчмаа. Парис хотоос олон улсын цэрэгчдийн тэмцээний алтан медаль. Бүгд найрамдах улсын Учаа хотоо болсон олон улсын цэрэгчдийн тэмцээний мөнгөн арслан шагналтай. Парис хотоо болсон олон улсын цэрэгчдийн тэмцээний алтан медальт Монгол улсын гавьяа жүжигчин Энх цэцэг. Монако улсын Монте-Карло хотод болдог олон улсын цэрэгчдийн тэмцээний 1985 оны тусгай шагналтай. Америкийн нэгдсэн улсын Лас Вегас хотын нарны циркийн дасгалжуулагч багш Жамингийн Эрдэнэ чимэг 30 жилийн дараа Монголын тайзнаа тоглож байна. 30 настай, 40 настай, 55 настай, мөн 60 настай үе үеийн дугаарчид та бүхэнд өөрсдийн үзүүлэлтээ хэлбэрж байна. Энэ үнэхээр Монголын бахархад, Монголын гайхамшиг Учас Чанас нуурнуграчны табуун дэлхийн хаанаас биш зөвхөн Монголоос өнөөдрийн жүг тоглолтоос үзэж байна.
Үнэхээр гайхалтай торгон агшин болж байна. Монголын уран нугралтын түүхэнд 2000 оны төлөөлөгчд 5 хүний өмнө гарч ирлээ. Дэлхийн уран нугралтын түүхэнд шинэ хуудсыг бичлээ. Дэлхийн уран нугралтын түүхэнд 60 настай нуграач үзэгчдийн өмнө гарч ирж уран нуграл гэдэг нь агуу энэ урлагийг өнөөдөр Монголын тайзнаа дахин 30 жилийн дараа Монголын тайзнаа гарч ирлээ. Эрдэнэчимэг агуу нуграас танд баяр хүргэе, баярлалаа. Монголын ард түмэн, дэлхийн ард түмэн Монголын уран нугралтын өмнө сүгдэг болдгоо. Баяр хүргэе. Монголын уран нугралтын 60 80 2000 оны төлөөлөгчд